эрсдэлтэй байдаг. Дүүэр дам юм чи. Та надад тэгж хэлэхгүй яасан бэ? Амаараас авт юм уу? Тийм ээ, аман тань ямар нэг Би зүгээр байгаа би ч зүгээр биш юм уу те? Би зүгээр байгаа ш. Арчгаа юм чи. ор. За. За таны шинжилгээний хариу болон зөөрүүдийг хараад эмчийн зарим зүйлийг тодруулж асуух шаардлагатай байна. За сүүлийн 3-6 сарын хугацаанд эрсдэлтэй бэлгийн хвтлаарсан уу? Юу хавтал мэтлээ юм чи тийм байхгүй. Тийм ерөөсөө хийгээгүй. За эрсдэлтэй бэлгийн хвтал гэдэг нь амаас X шулуун гизэр бэлгийн хвтал орох. Би ч юм чи. Амаараас авт юм уу? Тийм ээ, аман тань ямар нэгэн бичил хэмжил байгаа тохиолдолд хийсэн тохиолдол ах юм бол бэлгийн замын халдварт өгч авах эрсдэл өндөртэй болчдөг. За тэгээд шулуун гизэр бэлгийн хвталд орох, бэлгийн олон хамтрагчтай байх, согтууруулганд ангис үед бэлгийн хвталд орох, за хамгаалтгүй бэлгийн хвталд орохны бүгд эрсдэлцэн хөл болдог. Тэр эдгээрээс танд байсан уу? Байна юм чи. Юу нэг тийм юм болсон юм болсон. Гэтэ уг би ингээд өтрийгэр бэлгийн харилцаанд ороогүй байхгүй. Тэгсэн ч гэсэн ингээд авчиж байгаа юм тий. Бэж болох нь шүү дээ. Шулуун гизэр хвталд орсон уу? Амар би тий. Одоо тэгээд яах ёстой вэ гэж. За хоёулаа цаг алгүй бэлгийн хамтрагчтайгаа хамт эмчлэгдэх нь хамгийн чухал байгаа шүү. За юу юм чи. За хоёулаа шинжилгээнийх нь хариу өөрчлөлттэй гарсан. За бэлгийн хамтрагчийн хамт эмчилгээнд орох шаардлагатай гарсан байна. Гүү хаан чи. Хоёулаа өмнө нэг уулзаад эмчилж байсан да. Тэрний юм явж байгаа х та. За бэлгийн замын халдварт өвчнөнд дархлаа тогтдоггүй өвчин учраас дахин бэлгийн замын халдвартай хүндээ хамгаалалтгүй хвталд орох юм бол дахин авах эрсдэлтэй байдаг. Дүүэр дам юм чи. Та надад тэгж хэлэхгүй яасан бэ? Би ингээ нэг тусчгал юм бол тагч тусахгүй идэл чи мэж гэж бодчих шүү дээ юм чи. Йоо. Яа сайн байна уу? Хоёулаа шинжилгээнийх нь хариу өөрчлөлттэй гарсан эмчилгээний авах шаардлагатай байна. Юу юм чи? Би саяхан цусны шинжилгээ өгсөн шүү дээ. Тэгээд дээрэс нь надад ямар ч шинж тэмдэг байхгүй байгаа. Би зүгээр байгаа. За хоёулаа ямар шинжилгээ өгсөн юм бол? Цусны шинжилгээ. Би саяхан нэг цусны шинжилгээ өгсөн юм да. За цусны шинжилгээ болгонд бэлгийн замын халдварыг илрүүлэх боломжгүй байдаг. Тийм. Гэхдээ тэр чинь нөгөө дохт юм уу үгүй гарчдаг юм уу? Тэгэхээр хоёулаа заавал серологийн шинжилгээ өгөө гэдэг юм уу те эсвэл бэлгийн замын дамжих халдвар илрүүлэх шинжилгээ өгөө гэсэн тохиолдолд хоёулаа хийгддэг байна шүү дээ. Цусд нь авд юм уу те? За